Австрали, Сидней. Австралийн хамгийн том хот. Манай монголчууд заримдаа андуураад байдаг л да. Австралийн нийслэл юу гэхээр Сидней гэж. Сидней биш юм аа найзнараа. Камбера гэдэг одоо эндээс нэлээд зайтай газар байд юм байна. 300 мянган хүн амтаа. Жижигхэн цагааны нэг ч үзээд ах ч юм байдаг ч юм уу ч юм уу. Хүмүүс бол тийш яваад дэмийл гэж байна. За энэ Сидней болж ихтэйхэн том хот юм аа. Халуун гэж ихтэйх яа газар байна. Энд ч одоогоор 3.7 сая хүн амьдард юм байна. За газар нутгийн хувьд бол энэ Австрали болж ихтэйх юм. Манай монголчууд ч өнгөрдөг шүү дээ. Газар нутаг хүн амтайгаа харьцуулах юм бол бараг л дэлхийд номер 1 гэдэг. Худлаа юм аа. Энд чинь нөөш 7.6 сая хавтгад үржин километр газар нутагтай. Нэг хавтгад үржин километр газар нутагт байна шүү. Ойролцоогоор нэг 2-3 хүн оногддог ч юм уу тийм. Тэгэхээр мөн агуу нутаг байгаа биз. За тэгээд эн чинь ерөөсөө анх энэ Австрали төв гэдэг чинь одоо хэн анх нээсэн бэ гэж тийм ээ. 17 дугаар зууны үед Голландын далаачид энүүгээр одоо дэмэдэнс юм уу эсвэл хөвж явсан юм уу битэр шиг нэг хэд нөхдүүд заваар явж байгаад энэ арлыг твийг анх бол нээсэн юм байна. За тэгэл за хүн амьтанч байхгүй энэ хол газар дэмий юм байна яшиг гэд Голландууд тэр үед алдаа хийсэн байхгүй хаа явцсан. За дараа нь англичууд ирсэн. Ирлээ үзлээ 17 дугаар зууны сүүлээр байна уу да. Зүгээр ч юм шиг. Тэгснээ бас голж гинэ. Шал дэмий юм байна. Яршиг. Хоол гэж ихтэй хүн амьтан жаалга энд ерөөсө амьдрал алга. Энийг ерөөсө цөлгөний газар болгоё гэдэг. Тэгээ энд яасан гэхээр анх бол ерөөсө Англиас одоо нэг хүнд гарууд шоронгийн гэмт хэрэгтнүүд, эрсдийн гэмт хэрэгтнүүд аль болохгүй гэсэн юмнуудаа энд цөлдөг байсан байхгүй юу? Энэ Австрали. Энд ерөөсө нуль шорон. Одоо энэ сая бол байнал дээр хотын төвд бол анхны шорон гэдэг цуул шорон. За тэгээд баахан хамгийн муу нэртэй луу данстай улсууд энд анх одоо ирж ирсэн. Европоос бол. Тэгэхээр одоо муу нэртэй луу данстай улсууд бол анх энэ дэр суурьсан одоо цагаан арьс нөхдүүд болж тарах гэдэг байна да янз нь. Тийм байна. Өөр арга алга. За тэгээд сүүлдээ энэ дэрэл нөгөө шорон моронч өргөцсөн юм уу тэлцсэн юм уу хүн амьдарч болмоор юм байна гэдэг наануу саануу шохоорхол тэгээд нөгөө хэдэн европчууд чинь энэ дэрээд нутгийн хэдэн уугуул манай хөөрхий хэдий чинь бүр энэ илсэн цөл рүү бүр гүнлүү наваачаад цөлцсөн юм байна. Одоо энд бол нутгийн хугуул иргэнгээд үзэж харахаар амтан алах шин ч. Дан нийт хүн амын 95% нь бол цагаан арьснууд гэж байна. За үлдсэн нэг хэдэн бол одоо тэр Американууд гэдэг одоо шинэ хэдэн нөхдүүд хөөрхий амтад тэр цөлд ангаж өгөх гээд халуунд ялаатай одоо тэнд чинь бол 35-аас 40 градусын хэм гэж шин. Одоо энд намар болж ийн гэдэг ингэдэг юм. Энд ч биш бас гайгүй одоо энэ ч өнөөдөр 25-6-7 градус халуун байна. Халуун гэж ихтэй юм аа нөхцөлгүй. За тэгээд нэг зовлонтой зүйл нь энэ Австрали гэдэг чинь шүү. Мөнгөгүй хүн бол өстө үлбэрч өгмөр газар байна. Үнэтэй гэж ихтэй гэж. За юм үнэтэй байж болно доо тийм ээ. Зөндөл улс орноор явлаа. Одоо үнэтэй л үүдээ. Гэхдээ энэ Австралид чинь барж идэхгүй юм байна. Ямар муухай үнэтэй газар гэж вэ ч одоо. Юм мотел руу өрөөнд ороход одоо 80 $100 төлж ш тийм ээ. Энэ одоо зүгээр бусад орны метрог харьцуулах юм бол энэ Сидней метро бол их дажгүй шүү. Юу Москвагийн метро дотроо их тоглог сайхан дуу чимээ багтай дажгүй сайхан метротой. За ер нь тэгээд хаа газрын том газрын хотуудын нийтийн тээврийн асуудлыг бол энэ метрод шийддэг юм биш үү? Энэ хоёр давхар хараа аягүй сонирм. Би энэ хоёр давхар метроос анх удаа энд л үзсэн. Сони юм байна. Манайх ч одоо тэгээд бас Улаанбаатарт чинь метро дотроо барья гэдэг хөөе барийг бол одоо ихтгэн шиг барьж үзээ тамина. Үссэн үсээг одоо ийм юмрууд хүрэн шүү дээ. Энэ ч барихаас өөр арга байхгүй. Энэ битэр нэг жуулчны агентлагаар орсон чинь энэ хятад Оросыг холбосон Транссибирийн одоо магистрал гэдэг одоо ийм аяллаа оршуурууд бол зөндөө байлаа. За үүргэвчтэй аялагчид Австралийн хамгийн том хот Сиднейээр аялаж байна. Сиднейн Викторийн үеийн гудамжуудаар аялаж байгаад эцэст нь бид Сиднейн бэлэг тэмдэг болсон Opera House буюу Сиднейн урлагийн төвд ирээд байна. Энэ бол 1973 онд олон улсын уралдаанд төрүүлсэн Шведийн уран барилгачны одоо загвараар дизайнаар бүтсэн Opera House байна. За энд яг одоо бол дэлхийн олон орны тоглолтууд явагдаж байгаагийн дотор
хамгийн одоо бидэнд өгөө алдартай бүтээл бол Traviata бол тоглогдож байгаа юм байна. За өнөө орой гэхэд бол Португалийн алдарт дуучны тоглолт болох юм байна. За мөн түнчлэн бүжгийн болон олон одоо сонгодог урлагийн бүтээлүүд энэ танхимд тоглогдсоор байна. За Сиднейд ирсэн хүн одоо заавал энэ нэг опера хаус за энэ нэг мундаг гүүр байна. Ганц ч одоо эрг болт ороогүй гүүр гэдэг юм. Энэ жил одоо овоо хэд насыг зооглож байгаа юм уу та. Энэний дэргэд зураг авах болт юм байна. Энэ бол үндсэндээ бол Сиднейн төв хэсэг. За энүүгээр жуулчин бол өдрөөгөө явна. За энэ битүүрийн хөлбөлт унаадоо аль ч хөвгөлтэй улсад байдаг л унаа. Монголд л байхгүй ганцхан. Hello. За 24 цагийн билет авах юм бол нэг 30 орчим австрал доллар болж байна. Австрал доллар чинь бараг дүндээд үе юм дөө. Америк доллартай бараг ялгаа байхгүй. Ижил. Тийм учраас хотыг үзэх юм бол энэ автобусыг та нар сонгоор энэ хамаагүй дээр юм байна. Өдөрөө ингэж маажигдах юм бол энэ өстө бүтэхгүй. Таксид юм бол бүр сүнэн. Метрогоор орох юм бол бүр зөвлөлт дуусаа. За тэгээд энэ хар галуунд бол явгаалах гэж хэлж байхгүй. Энэ автобусыг сонгороо гэж хэлсэн. Tomorrow we have the Sydney Hospital. In front of it you can see a small Хэмжээр гайхалтай хот нэг ер нь бол Австралиг бол одоо хүн босдох нэг үзчихэд бол ерөөсөө нэг харамсаад байхаар зүйл байхгүй. Гэхдээ би одоо нэг бодод юм үз үзлэх юм явал гэх нэгдүгээр монголчуудад тоолдог мөнгө нь хаа байна уу те мөнгө нь байлаа гэхэд монголчуудад Австралийн виз өгөөч үгүйч үү ер нь визэн дээр бол эдрүүд их хатуу харам улсууд байл. Энэ баргийн Монголд бол ер нь виз өгд юм уу? Мань мэтийн байтгаа одоо албаны төрийн байгууллагын манай ажилтан хүртэл ажил хэрэгээр ийшээ явхад бол виз бас л одоо хэлтэй амтайхан шиг л гаргаж өгдөг л гэж яриад байгаа юм. Ингээд бодох юм бол хэцүү. Яагаад ч юм одоо нэг тийм нэг буурай манайх шиг нэг жижиг орны хүмүүст бол одоо тэгэл зовлон их вий дээ. Ер нь тэгэл чи юм уу бараг л харлах гэж яах гэж байгаа болдоо гэл ингээд дотроо нэмж байгаа л хар тамга дарчин шүү дээ. Тэр нэг зовлонтой. Нэг ороодох юм бол за тэгээд энд бол үндсэндээ бол хүн амьдарч болно, сурч болно, яавал яач болно. За Skytrain гэдэг энэ хот дотроо бол бас л одоо хотын нийтийн тээврийн асуудлыг шийдсэн нэг чухал арга. Нийлээд их өртөг зардлаар босдог боловч одоо хотын өнгө үзэмжинд бол их сайхан чимэгтэй. Их дажгүй сайхан унаа. Австралийн сургуулийн хүүхэд болгон сургууль бол өөр ингэсэн онцлог юм. Хувцас одоо форум юм да манайхаар бол форумтай юм байлаа. Одоо 10 жил буюу одоо хай скуулийн сургуульд илдвэж шал юм бол үнэг үү? Could you just wear it for a while? Oh, wonderful. Үгэнтэй сайхан дөө ингэж тараагаад байна. Дуусна гэж байхгүй, дундарна гэж байхгүй. Үүрч явах нь зовлонтой. Эзнээс бол одоо хүн мөх шиг сайхан бол байхгүй шүү дээ тийм ээ. Занга өдөржингөө бид тэр энэ автобусаар явсан. Үндсэндээ бол 24 цаг бол нэг билет авсан байхад бол 24 цагийн дотор хүчинтэй. Та дуртай газараа буугаад эргэж суугаад байхад бол нэмэлт мөнгө төлнө гэж бол байхгүй. So ер нь хаа газар одоо энд ч нь бол харилцаа холбоо тэр тусмаа интернет их хөгжсөн газар шүү дээ. Энэ улс орнуудаар явж байхад бол интернетийн цагийн үнүүд их үнэтэй шүү. Тэгээ нэг цаг суухад бол $10 бол доошгүй ерөөсөө. Тэрнээс хямд интернет гэж байхгүй. Орон нутгийн дотоодын нислэг бол бараг гадаад улс руу явсан нислэгээс илүү их үнэтэй. Яагаад тийм байд юм гэдэг учрыг нь бол ерөөсөө таагүй. Маш хүнтэй билетийг бол зарна. За тэгээд цаг тулгах болгонд одоо үнэн нь бол өсөөлөө. Интернет л ороод нэг хэдэн сарын өмнө билет загчих юм бол арай хямдхан. So ер нь бол Австралийн энэ авиа компани үйлчилгээ сервисчтэй, австралч биштэй, Канада, Манад, Америк бол ерөөсөө муул гэж хэлэхээр байна. Одоо муул нь тавьд юм уу, 3 тавьд юм уу? Юун одоо Японы дээр жаал, мал, манай, мят, за тэгэл энэ Солонгосын, Кореан, Америк бол авдахгүй шүү дээ. Манай Азийн үйлчилгээ бол ягаад ч юм бол харьцангуй сайн. За бид тэр энэ Сиднейгээс нэг мултраад бид тэр одоо Австралийн яг төв хэсэг нэг газар ирсэндээ жинхэнэ одоо нэг халуун цөл гэдэг чинь одоо энэ л байх шиг байна.
33. Юу 33 вэ? 33 градус. Яа. Яа. Ачтай. Өөр 6-7 хүрээд байна. Өдөр бол Энэ бол үнэхээр нэр Сидней нь бас ч гэдэг нэг 70 эрэгтэй хоёр учраас бол арай гайгүй. За энэ нэг тийм Alice Springs гэдэг хотод нь хүрээд ирсэн чинь онгоцноос бунгуут л ерөөсөө тэгвэл пүк саунд орж байгаа юм шиг юм халуун. За энэ нэг юм гачин сонин жиргүүлтэй автобусын дотор хамаг бараа нөгөө хэдэн өргөж маань чихээд ингээл явж өгөндөө ер нь энэ саяын автобусанд ширдэг жиргүүл чинь их зүгээр юм байл шүү. Манайхан ч гэсэн жуулчин муулчин ирээд өөрснөө ч гэсэн хөдөө гадаа явах юм бол ийм хөөргөн жиргүүл хийчихэд хамаг том ачаага хийчихвэл бол их дажгүй юм чинь. За ажиллахгүй. За станыг сайхан хөлхний буудалд ингээд ирсэн дээ. Өөр энэ бол сонголт хийгээд байхаар буудлууд байхгүй юм байлаа. За энэ бол битэрийн нэг хөргөмжтэй аяллахны буудал да. Хүн хитвчнийхээ хэрээр л одоо сонголтыг хийн шүү дээ. За энэ Alice Springs гэдэг битэрийн гэрүүл болтой зайлвал энэ KFC-гээс их юм авч идэх юм. Цалин буусан юм өнөөдөр яасан. Баахан л нутгийн харууд байж байна. Гэтэ ядуу юм аа зайлвал. Хавцны их гонигтай, ширүүн харцтай юм. Хоорондоо баг яриа дуурахгүй юм. Нэг л гонигтай. Ер нь бол үндсэндээ бол мөхөж байгаа үндэснийг нутгийн уугуул иргэдийг бид бол эндээс л олж харах юм шиг байна. Монгол бол тиймч баян биш ч гэсэн бид бол сэтгэлээрээ баян газар нутагтаа бол үнэхээр жинхэнэ монгол хүн бол эзэн болц суудаг. Энэ нөхдүүд бол харин эсрэгээр энэ газрын нутгийн уугуул иргэд эзэдэн мөртлөө өнөөдөр бол энэ нөхд бол энэ илсэн цөл говьдл нутаг заагдан цөөн хэдэн нутгийн иргэд өдөр хоногийг өнгөрөөж их гонигтайхан амьдарч байна. Спонсоруудынхаа бэлгнээс хараа. Одын иншуранс, СБ компани, Мон тулах компани. Гэхдээ яг уу ядарсан улсуудад тийм энэ нөхдүүд Монгол гэдгийг бол ойлгохгүй мэдчихгүй. Гэтэ яг уу Олцэнэс Марио. Just for memory. Ер нь бол одоо муугаа мэдхгүй өдөр чи хүн зүгээр үнгүй юм өгч явах чинь бас дургу аавна. Баярлаа ч байхгүй. Чигод юу гэж бодоод байгаа юм. Бодин шүрээс болоо штэ. Өөрснөө их тийм царай муутай. За тэгээд нэг боловсралгүй бас их тийм ядуу зүдрүү ийм байдаг учраас бол одоо хүнээр өрөвдүүлэх дургүй юм. Энэ нэг хэдэн юмнууд одоо биднийг аваачаад нутагтаа ер нь ард нь юу гэж хэлж. За зураг бол үндсэндээ бол авах болохгүй нийт чинь бол. Тэгээ одоо яах гэж над юм өгöd байгаа гэдэг. Яаж болдгүй юм хаашаа хүн үнгүй юм өгж яагаад ингээд айгуул одоо өгсөн бүр гай болно шүү дээ. Нийт чинь хэрүүл хийх гэж. Их дургүй их сони улсууд үлээ. Ямар жижиг гарч байна. Гарч байна те. Гарснаа. Олон давхарласны хадаад. Австралчууд энэ хариуг жоохон толгойтой байна. Хомото улсууд тийм байх уу? Транч тачтандыг энэ малгайнууд ширэл юм шиг байна да. 90 орчим доллар байна. Даач таах хэрэгцээ байна. Энэ мөнхөлтөө танд юм малгай. За энэ хэрнээ бол юмны үн бол харьцангуй мангар үнэтэй юм байна шүү. Ягаад гэвэл энэ нөгөө энд өөрснөө үйлдвэрлэл байдгүй бараа таваар хийх байх хэлдэг юм байдгүй учраас дандаа их газраас зүүдэг тээврийн үн нэмэгдээд орчдөг. За тэгээд хүн амтны зүйтэй мөртэй гэдэг юм бол энд бол хамаагүй үнэтэй. Ер нь бол Австралид бол шопинг гэсэн ойлголт бол байхгүй юм байна. Шал тийм ээ. Мэж л явсан хамаагүй юм. За үнэхээр ч тийм л дээ. Гэтэ энд ч гэсэн авъя ч гэсэндээ нэг онц юм байхгүй. Хэдэн одоо нутгийн нөхдүүдийн хийсэн одоо бэлэг дурсгалын сүвнийч гэжтэй зайлвал их л болох хөдөлгөх хийцтэй тийм байна. За үргэлжлэл нэвтрүүлэг. Австралийн хамгийн төвцөг
Өөрөөр хэлбэл энд бол аборигенуудаас өөр их хүн амьтан барагтаа бол амьдардаг юм байна. Alice Springs гэдэг юм бинэ. Жижигхэн хөөрхөн авсаархан хот байна. Тэгээд яагаад энэ Alice Springs гэд нэрлэсэн бэ гэхээр 1880-аад оны үед энд ч юу ч байхгүйсэн бэ нөө. Хэдэн хар аборигенаас өөр юу ч байхгүй. Нэг цагаан арьстай тоод гэд нөхрийг их газраас нааш нь цөлж нөхөр минь энд очиод энэ хоёрын хооронд одоо цахилгаан харилцаа холбооны шугам татнаа энэ төвөө хийнэ гэд. Мань нөхөр баахан систем рүү үрж ирээд энд анхны цахилгаан холбооны нэг жижигхэн өртөө ч юм уу төв ч юм уу холбооны газар байгуулж хүн амт байдгүй уйтгартай гэж игдэг аваатайгаа хойлохна. Тэгээ явах тийм хийх юм болохгүй юм чинь тийм ээ. Манай давуу эрхээ ашиглаад энэ үгийн чинь энэ тоод гэж гол байсан юм байна. Олж гэжтэй. Гэ цагтаа бол гол байсан юм байна. Ширгээд одоо бол юу ч алга. Нутгийн улсуудын яриагаар бол энэ хэдэн жилдээ ерөөсөө огт бороо ороочгүй гэнэ. Гол урсдгийг бол мэдэхгүй гэж авч байна энэ нөхдүүд. 1880-аад оны үед нэг жоох юм урсдаг байсан байлгүй. Энэ голлоо тоод гэдэг өөрийнх нь нэрээр нэрлээ ич. Авгаагаа одоо ямар яаж зүгээр болох вэ тийм ээ. Авгаагаа бас алдаршуулъя гэд Alice гэдэг нэрийг энэ хотын одоо шинээр хэлбэл нэр болгоод өгчиж. Одоо тэгээд түүнээс хойш бол тоодын гудамж гэж жижигтэйг нь том гудамж байна. Одоо манайхаар бол ингээдтэй гудамж юм уу да. Энэ бол одоо тоодын гудамжийн өргөжлөд ийшээ явчихж байна. Тэгээд хотоо бол Alice гэдэг ингэсэн нэг авгаахан нэрээр. Тэгээ Alice Springs гэдэг одооны энэ хотын нэр анх үүссэн түүхтэй юм байна. За тэгээд энд бол жигтэйг халуун байна. Одоо ч эндхийн намар болж гин гэж штэ. Зунд усаад сэрүүн болжээ гэ зарим нөхөд бол бараг л өстэй малгай гутлаа өмсөх нь хологгүй явж даарч ийн гин зайлвал юун даарах вэ тэр бол өстэй хөлс суугаад өстэй шатах гэж штэ бөхчөнгөж ихтэй юм чихтэй халуун маргаашнаас 36 градус болно гин өнөөдөр яг нь 34-тэй гайгүй айтайхан байна гэж нэ юу н айтайхан байх вэ чи ийм халуун чинь зундаа бол одоо намартай юм байгаа юм чинь зундаа бол өстэй дөч гараад явцдаг гин хүн амьдрахын аргагүй аимшиг газар юм байна. Тэгээд энэ анх нутгийн угуул иргэд бол одоо энд сөөхөн үлдэжээ зайлвал нэг хитгэн нөхөд байна. Ингээд хамаг нүүрнийхээ арьсыг энэ хамар дээр хурааж атрилдуулаад ингээд энэ дээр хамрынхаа дээр овоолчт юм байна. Муухай харсан арцтай ширүүн улаануудтай тэгээ ир юм ялахгүй эмхтэй хүн юм уу эрэгтэй хүн юм уу бүүмэд барвасаа хар юмнууд байна. Цөөхөн үлдэж зайлвал нэт. Одоо бараг цаашдаа үлдэхгүй л гүд энэ янзаараа бол. Тэгээ энэ нөхдүүд ч нь бол төв төр Сидней мэднэ Мельбурний дээр дүүг амьдардагчгүй очдогчгүй аюул оруулдагчгүй юм шиг байна. Энэ одоо энэ ч нь бол өөрснөө 6 мужтай одоо штат маягийн муж байт юм байна. За 2 одоо нэг тусгаар бүс нутаг газар юм уу да. Тэрний нэг нь бол одоо энэ Alice Springs. Тэгээд нөхдөөс орон нутгийн өөрийн нэг паспорт байдаг ч юм уу зайлвал нэг орон нутгийн нэг үнэмлэхтэй энд оршин суугч гэдэг нь үнэ гэсэн нэг тийм баталгаатай. За тэгээд энэ нөхдөөч бас 1970-80-аад оны үед нэлээд өрүүлжжээ. Та нар масан цагаанууд ирээд энэ бидний уугуул нутаг яасан хийсэн та нар бараг л одоо үзье гэсэн ухааны юм ярьж зайлвал цөөхөл мөртлөө. Гэсэн өнөөдүүлэн за их битээ олон юм яриад та нарт тэгвэл тодорхой хэмжээний газар нутаг зааж өгье гэд энэ элсэн цөлийг зааж өгсөн байна. За ингээд та нар чаддсан бол элсэн цөлд амьдраад хонин гөрүүл болов гэж. Одоо үнэхээр хонин гөрүүл болж байна то энэ нөхдүүд. Энд чинь ерөөсөө ус алга тийм ээ гол мөрөн гэж алга, далай тэнгис гэж алга. Тэгээ яг төвцэг амар халуун. Тэгээ олигтой ажил хийж байгаа хүн нэг ч алга энд. Боловсролтой хүн баг байдгүй юм байна. Сургууль зурдаг энэ нутгийн нөхдүүд бол байхгүй гэж шүү дээ баг. Тэгээ энэ нөхдүүдэд одоо энэ жижиг хот гэдэг ингэж одоо энэ худалдаа үйлчилгээ аялал жуулчлал хамгийн нэг нөгөө хэдэн цагаан арьстай нөхдүүд ирээд эзлээс уучиж. Энэ нөхдүүд юу хийж яах нөхөр манаа нэг сумын төмөв хаяа ингээд арай дөнгөрөхөд нэг дэвштэй нэг тамиг татаад Бэлмар канал уугуулаад шүлсэн хайсан нэг хэд нөхөд байдаг штэ нэг хийх юм олж чадсан. Яг л тийм нөхдүүд байна. Тэгээд ерөөс ажил чалга мөнгө чалга. За тэгээ энэ нөхдүүд чинь яг газар нутгаа эзэмших гэсэн чинь энэ нөхдүүд чинь арчаагүй боловсралгүй залхуу дээрнэ. Тэгээ одоо хийх юм байхгүй нөхдүүд чи яах вэ? Өөрснөө юм хийж чадахгүй юм чинь мөнгө байхгүй. Энэ цагаан арснуудад энэ нутгаа ягаад энэ нь бол одоо аялал жуулчлалын нэг тийм жижигхэн хотхон болцсон юм байна. Тэгээ бас нэг байгалийн одоо үзэсгэлэн гоо мооч шиг энд орсон хүнээс бас нэг парк байгуулад үндэсний парк байгуулад нэг $24-5 цогчж байна энэ нөхдөөч. Тэгээ энэ цагаануудыг ажилуулад нэг туризмын газар нутаг ашиглуулсан туризм мөнгө гэдэг жаад мөнгө авдаг. Тэгэл тэрийг идэл ингээл өстой нэг хийх юмгүй ажил төрөлж байхгүй.
маргааш ирээдүйч гэж байхгүй. Хоорондоо суугаад ингээд одоо ямар сандал ирэм нь ялгахдахгүй нэг гачин алдар царайтай нөхдүүд болчиход тийм ээ. Тэгээд муугаа мэдхгүй зураг авах бол айгуу дургу зураг авахаар муухай сайхан хараад ингээд яах гэдэг нь бүүн тойр зогсчод ийг нөхдүүд байна. За нэг иймэрхүү сонин газар ирлээ те. Австрали одоо жинхэнэ уугуул иргэж ийм юм байна. А манай нөгөө найз Матроч данди бол энэс жоохон хойшхногоо амьдрд юм байна. Тэнд матар затар нөгөө могоо зогоо элдв юмнууд жигтэй хийх гэн. Хаяа нэгээр данди явж л идэг гэн одоо битээс таарсан юм алга таарлахгүй л үү. Данди хаа толдов гэж тийм ээ. За нэг иймэрхүү л байна да. Маргааш битэр тэр хөдөөний явна. Тэг юу болох нь үзье. Яваалаа тийм ээ. Didgeridoo гэдэг одоо Австралийн үндэсний хөгжим гэж хэлж байна. За. Энэ бол хүндийн мотор гэдэг. Тэгээд энийг үлээхээр зэрэг манай одоо их хүрээ, гамдангийн их хүрээ шиг нэг тийм хөнгөнсөн сайхан аригл дуу гардаг. За тэгээд энэ бол манай хөөмөйтэй хослоод одоо баруунд бол их модонд орсон гэж хэлж байна. Тэгээд Didgeridoo гэдэг одоо хөгжмийн зэмсэг энэ дур дундчаа 295 баг жишээтэй 295 доллар. Юу гэсэн энэ хүндий мотоо. Яахаарай мөнтэй үгүй. Баяд уутаа. Болцохгүй юм хаашаа. Mongolian traditional dwelling. Maybe you know, yeah. Yeah? Oh, good. Keyring, eh? Yeah. Yeah, I need one. I'm about that speaker that indeed. Just for the memory. Oh, thank you. Дижириутэй гэдэг үндэсний хөгжмөр бол гайхалтай сайхан тоглолдог залуу Good байлаа. music, huh? Энэ лосгийн Didgeridoo хөгжмийг хамгийн сайн тоглодог хүнтэй надад таарлаа бид нэг яг нэгдүгээрт нь өөрийнхөө CD-г зараад өөрөө Didgeridoo дээр тоглоод 6 одоо манай хөөми бол хүндий хөөми одоо олон төрөл байдаг бол Didgeridoo тоглох 6 арга байдаг гэдэг. Амьсгаан бол одоо манай яг битүү амьсгааны техник хэрэглэдэг юм байна. Өөрөөр хэлбэл тоглож байхдаа нэг дор амьсгаагаа аваад амьсгаагаа үлээх одоо үеэрээ амьсгааг дахин аваад байдаг битүү амьсгаагаар тоглодог. Маш их ур чадвар шаардсан юм хөгжим байна. What's your name? Gary. Gary. Nice to meet you. Your name? Anna. Anna. Anna is outside. That's all. Greetings to Mongolia. Энэ бол бас л хит хитэн CD гаргацсан. Австрали бол дэлхийн оюун чулууны 97%-ийг бол үйлдвэрлэдэг юм байна. Одоо энэ одоо хамгийн энэ хас боловсруулсан нь юм байт юм байна. Одоо түүхийгээр ийм өнгөтэй. Then we have crystal opal. Ийм одоо кристалл хэлбэрээр байт юм байна. So then we make doublets and triplets. We get Давхар 2 3 давхар. Oh, many tourists love also. Дэлхийн оюун эрдний чулууны нөөц ихтэй газруудыг бол ингэж зүгээр хатгаад бол тэмдэглэжт юм билээ. Монгол бас энэ дотор нь бол цогж л явна лээ. Энэ Австрал чинь маш юм гинэ энэ оюун чулуу бол хамтдаггүй их нөөцтэй тэгэл одоо янз бүрийн гоё чимгэлийн зүйлсүүдийг л хийдэг. Энэ харахгүй юу өстө битүү шавцсан зүг хөөсдөж. Ийм бас сайхантай чулуунууд байна. За чулуу харин хямд юм уу да их сайхан засчих юм байна. Байгалийн чулууг их сайхан засаад тэгээд айгуу шиг 3 цаасаар борлуулцдаг.
Hindi man. За манай бодит даатахад Монгол үндэснийхээ this is Mongolian traditional costume. We call it day. Yeah, I saw it yesterday with those houses. Yeah. The women Yeah, wearing yeah, that. correct. Oh, isn't that beautiful? So that's for you. Really? Oh, that was wonderful. Look at her little face. Yeah. Oh, it's Үнэн beautiful. баярлаад байгаа мó уртаагаас тэгээд байгаа мó нэг сүртэй амангагаад юм ярьдیں۔ Бидний байж байгаа бол нэг сайн тав. Энд хоол игээд ийж бол ресторан юм бол үүнийг ч бодоод яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хотоос очоод хямдх юм аваад энд өөрснөө хоол ээж таяг таван хайруудын таван одоо тэгээд өөр албах сэрээ авах юу гэдэг бүх юм энд бол ингээ бэлэн байж Болсон бол хямдх учраас бол энэ дандаа нэг үйл төрсөн аялагч болох учраас хямдын одоо энд бол одоо хоол ихтэй боломж болоод юм байна. Хоолтой юмнуудыг өрөө болгоных даамар дээр тавиад миний хоол руу бити хүрээрээ энэ бол минийх шиг гэдэг ингээд хөөж бичдэг. Манай мамаг ингээд тавьчих юм бол яах вэ? Хөрөх болоо те. Юм үлдэхгүй те тавиад. Энэ бол их зүгээр болоо. Энэ өөрөөсөө техник. Бодол. Are you a cameraman? Are you a cameraman? Are you liking Alice Springs? Удааныг зэнтэй хүн болох гол маяг үзүүлээд байхгүй. Байгаагаараа фэшаагүй зүгээр амар. Банд вахан кенгуруны махтай хоол идсэн. Энэ нөхдүүч нь кенгуругээ бүр байхгүй болгож байгаа юм байна. Кенгуруны мах ягаад гэвэл хямдхан. Тэгээ кенгуруг нь ухаад л ерөөсөө ингээд хоолндоо хийждэг. Кенгуруны махтай хоол аваараа гэж гашраад идэг. Ийм сонирхол үлээ. За энэ регби тоглоом бол энэ тийм одоо үндэсний спорт юм уу да. Энэ хэдэн аборигенууд ч одоо энд бол ухаангүй гэж ихтэй. Энийгээ тоглохоор тэгэл ерөөсөө ам тавьчих юм уу? Таван тавьчихсан шүү дээ. Өглөөний цай юм уу? Усан цай хөлтэй. Хөөс. Бодлохоо үнэндээ энэ хоёр төсөм талах маасалтай. За тэгээд хөвт уусал уцас суусч алдахгүй дээ. За ингээд үүр зүрээр 4 цаг өнгөрөөж босоод 5 цаг гэтэл одоо ингээд нөгөө эдний хөдөөрөө нь одоо явсан да. Газрын орны үргэлжтэй аяллахын нэг баг болоод машин хөслөл явна да. Өглөө нар мандаж энэ Австралид. Зам гэж бол харин ястаа нэг толчих сайхан санагдаа. 4-5 доллараар тэмээ онж болно гэж байна. Энэ шар нохоо нь бол жинго нохоо гэдэг зэрлэг нохоо. Инүү. Тэгээд кенгуру жоохон кенгуру дэжид юм байна. Энэ хоёр аав хүү хоёр Kings Canyon гэдэг одоо тэр бидний явж байгаа том одоо газрын анх нутгийн уугуулдаас таньж мэдэж тийш 170 км өөрсдийнхээ трактораар одоо зам татаж аав нь хөөтэйгээ нийлж анх тэр юг нээжсэн юм байна. Тэр аав одоо байна уу? Одоо энэ тэн сууж байгаа сахалт. Өө тэр найз юм уу те? Тэр найз ер нь бол тэр дээр үеийн одоо энэ анх энэ газрыг нээжсэн улсуудтай нүүр зүс царай бол яг ижил гэж. Яг тэр хуучны зүс царайгаар. Яасан. Тэр нэг хэдэн тэмээ байх шүү дээ. Энэ 4-5 доллараар тэмээ онж болно гэж байна. Унаач. За Австралид бол ганц бүхтэй тэмээ бол байна. Гэхдээ эн чинь бол бас 500 мянган тэмээтэй гинэ. Манайх ч тэгэхэд ч одоо юу вэ? Энд ч одоо нэг 250 мянга үлдсэн гэж байна чинь. 10 хэдэн жилийн өмнө манай 500 мянга байсан чинь одоо талын цогцсон байж чинь. Энэ урагш байгаа энэ тэмээний давхаа махаа за тэгээд баах юм ин гаргачтай юм гин мосон хятадууд. За тэгээд дээр нэмээд энэ манай хуушурын гоолнор чинь тэмээний махаар хуушур хийгээд хэдэн цаас болгочдөг гин тэмээ дууслаа Монголд. Австралид бол үржээд идэг, манайд бол ховордоод идэг. Нэг л ойлгомжгүй байна шүү. За замын буудал буухад бол энэ элдв антимантанга торон дотор игээд хашчин. За анх удаа Австралид очиод кенгуру харсан байна энэ. Би одоо их учиргүй том юм баг гэж чинь энэ кенгуру чинь их
200 гаруй төрлийн кенгуру байд юм гин. Тэгээ энэ нь бол одоо ийм хариугүй жижигхэн юм. Энэ гэхдээ динго биш үү хөө? Динго. Аа? Динго. Зэрэг нөхөд динго чи юм байд юм уу? Хамчсан динго нөхөд. Goes all right with the young one. Энэ бол бид динго зэрэг нөхөд дингог зохиолч байдаг. Энийг бол уншчихлээсэн. Гэтэл нийтэр дээр харсан ч одоо чинь хавархуу хаашаа нэг жижигхэн битэй хариугүй амтан байдаг шүү дээ динго чинь. Тэгэхдээ дингог нэг хорлонтой нь бол нөгөө 10-20-уулаас хүргэлж амтан руу дайрдаг. Арслан хүртэл барьцдаг гэж байгаа юм. Да ингээ бодохоор жижигхэн битэй ч ямар хорлонтой амтан бай гэдэг нь бол энэ Австралид бол харагджилээ л дээ. Тэгээд зэрлэг нохоо энд бол мерсер бол зэрлэг динго бол энд гүйж явна лээ. За зайлуултаа ганц хөлтөд тэмээг бол энэ арабын орнуудаар зөндөө дунж утсууд яа их одоо хуйгаа одоо өөрөө Наваа тэмээ ондохтой гарамгай юм аа. Бүр хэзээ яцааны шагшуулаад нэрэ тэмээ мэмээ элдв юм а бодохгүй бол 50 ч одоо сүүлдээ тэмээ үзэх гэж Австрали явах хэрэг гарах нь биш аа. За тэгээ энд чинь одоо манай нөгөө ховордод бүр байхгүй ховордох ч бүр байхгүй алга болчихсон тахи байт юм байна. Үндэсний байгалийн хүрээлэнд нь. Тэгээд энэ нөхдүүд чинь 80 95 6 онд байна уу да манайд нэг 55 ширхэг тахи их нутагт нь буцааж өгсөн. За энэ ч тэгээ Говь Алтай аймагт л хүлээлгэж өгсөн гэсэн одоо тэр 5 тахи байна уугүй юу тэр хаайтсан бөөмөд. За ингээл $5 ярих юм байхгүй. Тэгээ ерөөсөө төв суурин газраас нь хөдөө тийшээ явах тусам юмны үнэ бол өстой тамдаггүй болно. Амарчингүй тийм ээ байна. Илгүүр авчих шахаж байна. сайн тахивч шүү дээ шишээ. Би ч өвнөгөө хөгч үү да. Хөдөөний хөгч шүү дээ. Тэ. За яах вэ? Явцх уу? За энэ тэмээ харуул. Тэгээ энэ нөхдүүдийг чи идэд юм бэ нөө сайн даач биш. Одоо тэр кенгурууг сайн даач одоо биш торон торчоогүй тэгж байгаа нэг өрөө усахт нь өглөөгөр нь чад хийлэгчдэг. Тэгээ хүмүүс бол гурилтай хоолой гэдээ өгчдөг. За энийг чинь эдэн өндгийг нь бас ашиглана. Энэ бол жижигхэн байна. Энэ ч одоо үнэ таньж байна. Манай тэмээ харуул зөндөө байдаг үст аа. Манай тогтох. Жижигхэн битэй. Энээс бол одоо өндөр 2-3 м өндөр одоо ийм тэмээ харуулууд байдаг гэсэн. За энэнд нэг өшиглүүлэх юм бол за тэгээд өстөр нөгөө хан дээр проекцоо гартал бол байхгүй болдог гэсэн. Хойгуур нь бол одоо хамаагүй явж болохгүй. Муухай аштай, хазна, ирж өшиглэнэ. За кенгуруудыг олон янз байдаг гэсэн. Энд чи юу лээ хөө? Энд ч бас том кенгурунууд байна. Бас л одоо нэг 2 м даалгуулж өгөхгүй. Өөдгүй юм да энэ баянгаа багт чинь баригдж идэг аа. За тас үнэхээр тийм шүү. Хөнгөрөөс гэдэг ламгөрөөс гэж манайхан ч одоо энэ чинь янз бүрээр нэрлээд идэв. Тэгээ эндхийн хамгийн одоо том кенгуру өгөөд эмжүүд 2 м орчим метр 70-80 см өндөртэй. За тэгэл харьяалт нэг харьяахад бол одоо нэг 6 м 9 м хүртэл хол харьяадаг гэж байна чинь. Тэгэхээр л одоо бас их мундаг хөл сайтай юм лам тийм байна. За ингээд нэг үзэж чарах юмар ч одоо энэгээр давхад маруухандаа цөлөрхөө газар цөл юм даа цөлөрхөөч гэж энэ ч тэгэл нэг юм улаан шороотой шороо бүргэлсэн салхи хүлээвэл 0% салхи босно. За явж л энэ хавцлыг үзэх гэж л үйл тамаа үзэж 4 цагт босч одоо 6-7 цаг давх гэж ийшээ ирлээ шин ч. Тэгэд үзэх юм байгаа мó энд чинь одоо тэгэл. За Alice Springs-с өглөө 5 цагт нөхөр унтуулдгүй хаалгууд болбоод яв гэд. 7 цаг гараа явлаа штэ. Жигтэйгээ хол юм. Тэг яах гэдэг юм гэсэн чи одоо энэ нэг улаан нүцгэн хад байна л да жол модтой юм. Энийг л үзүүлэх гэсэн байлгүй. Одоо манайхаар бол хаан авцал гэдэг юм хайш юм дээ. Тийм шиг байна. Ингээд бүтэн энийг тойрох юм бол 6 км орчим. Явгнаар ингээ уул хадаар нь ямаа шиг авираад явах юм бол 3.5 цаг орчим явна гэж байна. Жигтэйгээ хал өнөөдөр ч одоо энэ Австралид урд хожид байгаагүй их халуун болж штэ. 40 хэмээ халуун болж байна.
Тэгээ энэ хар халуунд энэ уул одоо мацал гэдэг энэ одоо явахаас биш тийм ээ. Өдний хол хүрээд ирсэн юм чинь. Тэгээ ер нь бол энэ Австралийн аялал жуулчлалын бол бас их их нөхдөд байна. Дээрэгд манай аялал жуулчлал одоо гадаадаас авдаг компаниуд бол стань гадныхныг бүр эхлүүлээд тансаглуулчихсан юм байна. Яаж юм тэгэхээр энэ нөхдөөч одоо бид хоёрын өдрийн 3 хоолтой молтой гэл баахан донгодож баахан мөнгө авсан шүү дээ. Тэгээ сая одоо 6-7 цаг явж өдрийн хоолоо идэрэй гэж байна. Ваа одоо сайхан шүлтөө мүлтөө сайхан өдрийн хоол идэл гайгүй тэнкаав гэсэн чинь өгсөн хойноо одоо хоёр тусам талхны дунд авчулсан байцааны навч өгж байна. Тэгээд болоо гинэ. Уух ч юм өгсөнгүй өөрснөө усаа олж ууцхаг. Энд ч ус байдгүй газар байна. 3-4 апогийнхаа усыг л авлаа хүрхнүү үгүй юм ч гэдэг. Ус байхгүй, гэрэл цаглагаан байхгүй. Энд хондог нэнд одоо майхан ч байхгүй. Нэг хөгийн уутрахгүй юм дотор орж унтах юм гин. Тэгээд болоо. Одоо ийм гачин одоо сонин нөхдөд байна. Уур чүрмээр, инээд чүрмээр. Тэгээд энэ мохот илэн чи ялаа яасан ч ихтэй зүгээр нүүр амраа орчих гээд юусэн. Наалах. Энэ 40 градусын халуунд энэ орифлемийн нэг өстө биеэрээ бүр ядалталт төрөхгүй бол энэ чи юусэн зүгээр нэр янзын юм болох юм шиг байна. За тэгээд энэ мохоо ялаанаас нь хамгаалсан юу гэлээд. Нэг мохоо төмсний юу шиг нэг мохоо тор байна. Энэ нөгөө төмсний манайх нэг уут идэг торыг л толгоонд оглохгүй бол энэ нүүр амаар суугаад бүр барьж идэх юм байна. Одоо ухаантай бол би ингэж л явах нь л дээ. Эднийх нар бол тэгээ одоо зураг аавн камера барина. Усаа өөрн үргэвчээ үүрэн за тэгээд 40 хэмээн халуунд ингээд нэг 6 км-ийн уул хатаар нэг авираад үзтээ те ямар байх нь. Чанга биш нөхдүүдээ. За, хүндэр андаа хийсэн. Моосондоо хийгээд лайклах шүү дээ. Харамтаа хийдэж шүү дээ. Энэ спонсор компаниудаа гүн талархал илэрхийлгийн алдамд энэ өргөвчлөлт аялал явж хахад аль болохоор материаллаг бус оюунлаг тийм сурчлагын юм өгж байгаа ч гэж захимаар юм байна. Алтаа маань бол чадах хэрэг одоо сарталчлаад яваад нэг юм болоод байт юм байна. Гэлээхтэй хүнд туг за тэгэл энэ материаллаг одоо том юм ууртай зүйлүүд ийм аялалд бол маш зохимжгүй байна гэдгийг хэлэх байна. Тийм учраас манай шилдэг урдаа барьдаг компаниуд маань оюуны багтаамж ихтэй авсаархан жижигхэн оюуны сурчлагын юм бэлдээрээ. Just үнэхээр үгүй хэлсэндээ үнэхээр нэр тэр олон тог шиг хийж орчин. Хаа хэсэг энэ Австралийн төв хэсэг. Энд хүн амьтаа алга. Нөгөө хэдэн хар аборигенууд нүртэл амьдрах аргагүй бол зүхтаад явчих. Чалгын дамдан чалга. Тэгээд нөгөө хаа авцал энд ирээд Мобикомын гар утас барьсан чинь барьж ийн гэж хөөе. Энэ арай дэндэж байна. Энэ ерөөсөө дэлхийн зах хязгаарт ч гэсэн дэлхийн зах хязгаар хаа байдгийг тэр хязгаар хүртэл барих юм шиг байна. Дэлхийн хаан дуусна уу? Тэнд Мобиком дуусах юм шиг байна. Гадаадад гар утастайгаа гэдэг. Энэ реклам биш үнэхээр үний юм байна. Яг ангаж өгөх гэж байна. 40 градуст би мод хямдтай. Тэгтээ гар утастайгаа юм чинь бодийн даатгалтай байхад бол үндсэндээ бол нэг хайгаад ах зүйл гайгүй юм шиг байна те. Улс өгжнөө гэж сайхан юм да. Сайхан л да. Тэгтэл нэрээ үнэхээр их тийм хүнд ачаатай энэ халуунд уулууд авирч мацна гэдэг бол өстой нэр үгүй хэл юм байл дээ юм хэцүү. Ачааг бол яг бай гадны усууд чиг бол одоо Янгир ямаа шиг дүүлээд энэ 6 км газар энэ чинь тойроод бол явчих бол болж байгаа. Ачаандаа түүртэй хажуугаар нь зураг аавна гэж бас нэг том ажил байна. За ингээл үндсэндээ тэгээд лайклж эхлэв шүү дээ. Тэгээ ядаж яхад энэ Австралийн улсууд чинь яасан ч сонин ашигүйч улсууд байдیں۔ Ус байхгүй. За хаяа нэг түүцэрхүү юм таарлтна. Орно, ус авна. Одоо 200 грамын одоо 250 юм уу та? За өргөстэй нэвтрүүлэг. Хаан хавцал. Энэ хаан хавцлаа нутгийн уугуул иргэд их шүтдэг юм гинэ.
онгон тахилгатай айлгэн гүйдэлтэй айлгэн одоо янз бүр болдгийг бах уу. Ер нь Канадын гин Австралийн төв хэсэгт ирсэн жуулчид бол энэ лөө бол ирдэг юм байна. Гэхдээ тэр болгон хүн ирээд идэггүй. Их хол байдаг. Үнэтэй. Тийм учраас бүр үзье гэж одоо зориглож энэ хар халуунд битэр мангар шиг одоо иймэрхүү нөхдөл ирдэг юм байна л да. Энэ тэгээд яг байгалийн бол үнэхээр сонин тогтцсон байна. Энэ Австралийн хээр тал нутаг бол үндсэндээ цөлөрхөө. Манай нэг өмнө говь хавцааны. Гэхдээ хөрс нь бол их тийм улаан хөрстэй юм. Улаан хөрс чинь ч бас их тийм юм ургахтаа сайн гэж байна шүү дээ. Ар шороо хөрсөнд бол хамгийн сайн хоёрдугаарт бол улаан шарын шороотой хөрс бол органик бодис ихтэй юм ургахтаа сайн гинэ. За тэгээ энд нутгийнхан ирж жил болгон бас нэг манайхантай адилхан уул аваагаан дахиж өргөл барьд юм байна. Тэгээд бидний нэвэн тэтгэжтэйгээ хитэн туугийг эддэг жоод овоор хуу юм босгоод тавинаа. Энэ нэлээд олон оргилуудтай юм байна. Тэр олон оргилуудын нэг нь энэ. Австрали бол ер нь уулын их орон гэхэд бол хэцүү, хэлэхэд хэцүү. Манайхыг бодох юм бол Австрали бол одоо хамгийн өндөр уул гэхэд сайндал нэг 2200 2300 та байж шүү дээ. Манай чинь 4000 гэдэргээл явцдаг шүү дээ. Тэгэхээр энэ Австралидад одоо шаг хийсэн Жомолонго маань энэ хавийн уулнууд юм шиг байна. Уулан дээр Вестбекийнхаа тугийг мандуулж байна. Мобиком голомт гээ олон туг. Орхилоо шүү, орхисон нь үнэн шүү, гарсан нь үнэн шүү. Дараа нь заргалдаад байваа. Гарцаагүй энэ тавилаа та нарын тугийг. Энэ уулын онгон тахилах шиг энэ сүртэй сайхан хангаан руу шиг үргэлж та бүхний ажил үйлс, бизнес үйлчилгээ өөдрөг байх болтугай. Хүн амьтан дахин шүтэж биширж байх болтугай гэж юрөөх байна. За энийг сонин хад байгаа. Үнэхээр одоо шинэ байгалыг сонин цогцоо зүгээр. Шас улаан, хатан чулаан, шороон чулаан, ер нь улаангүй малгай энэ дэрсэн. За түрүүчийн хэлдгээр бол энэ нутгийн улсууд бол усгүй далимдуулаад бол 200 г усыг бол $5 зарна шүү дээ. Бараг одоо манайхаар 6000 төгрөгөөр одоо мөн жоох ус авч уун шүү дээ. Яагаад ч өгөхгүй. Үн бүүн гэж байхгүй. За энэ нэг ялаанаас хамгаалсан төмсний ногоон тороо бол $10 найраа байхгүй. Ийм л хэцүү газар та. Хад болгон хөөрөөр энэ нар салхины л одоо олон жилийн туршид ийм л болчдсан байх та одоо их сонь зогцсон. Одоо ертөнцөл 500 сая жилийн түүхтэй энэхүү хааны хавцал хэмээх нутгийн иргэдийн шүтээний уулан дээр Монголынхаа төрийн далбайг алтаа дээр мандууллаа. За энэ бол одоо харахад бол энэ зураг авахд ягаад ч энэ ч амар гүнзгий том хавцал байгаа байхгүй юу? Ерөөсөө ихсэн. Энэ хаднаас хашаа би нэг гიშх юм бол тэгээд баяртай. Зураг авахаар нэг юм сүртийг харагдаад байна. Нүдээр харах юм бол энэ бол өстой ихч өндөр, ихч гүнзгий их хавцал. За энэ дижиритүү гэдэг нутгийн төрүүчийн хөгжим энэ байгальтайгаа их зохицож байгаа үстэй байна. Нийлсэн цөлийн анхмал ийм газар ийм дуул одоо баймаар юм шиг. Нөгөө манай мо данди мандиш бас нэг иймэрхүү дуургаад байдаг байсан шүү дээ кинон дэр. Яа. Энд ч өстө жинхэнэ хонин гөрүүл бол гэж хүн хараамаар газар байна. Төвчгийн аргалах байна. 40 градусын халуунд энэ апого усламд орж шүү дээ. Гэтэ апого маань ус ерөөсөө услахсан ус шиг халтсан байна. Мангар халуун. Камер барьсан шиг камерын төмөр гарын хуруу түлж шүү дээ. Нүгэлтэй халуун газар юм байна шүү дээ. Тогтхой аргалах. Энэ ингээ ус толгой дээр асахад ёо. Час халуун ус биш шүү дээ. Час халуун ус гоож байгаа юм шиг тэгж халсан байна шүү дээ. Аймаар юм аа. Хүн болгоо шаалгахад нэг 3-4 литр ус заавал авч явах.
Энэ хар халуун энэ өөдөгөө 3-4 литр ус үрээд мацдаг тэнийг хүн гэж одоо байхгүй юм үстэж аа. Арай дэндэж байна. Нутаг ус гэж энэ дээрээс юу ч алах. Үнэхээр яда дүнгэлсэн өстө сонин газар байлээ. За энэ манай жолооч ноод их гэж байгаа уснаас нэг жоохон усан толгой дээр асгасан. Ихгүй бол ерөөсө даралт ихсээд яг чат их гэж байгаа юм чи ерөөсө. Манай группийн бол битрийг бодох юм бол нас цад бол ус шингэн янгар ямаа шиг сүрхий усудоо энэ хэд чинь бол буцна гэж байхгүй юм. Дайч улсууд. За ингээ цаашаа явсад хайшаа байж гадгаа одоо бүүмэд. За энэ тэмээ бол харин одоо хагасай тэмээтэй гэдэг чинь үний юм билээ. Тийм ч одоо зэрлэг юм уу эсвэл бол тэнцээвэр юм уу одоо энэ ангамт сүлд бол эзэн гэж бол байхгүй юм. Нөгөө бидний аборигэн харагдахгүй юм. За нөгөө жижиг автобус дотор их хөгжилтэй явнаа. Энэ гадны энэ улсууч нь бол их хөгжилтэй дуулна, бүжиглэн, хошигнон. Оо ерөөсөө 9 шидийн үзүүлж байгаа. За ингээ шөнийн нэг чинь нэг 10 цаг өнгөрөөд 11 цаг орчим болж байгаа үү. Grab 2 or 3 of those logs and whack them on there. Grab a weapon. Choose. За таны энэ ста дампуу юм бол дууслаа. Эдгээр үргэлжлээ хэлэх ингэж явд юм байна. Мапугаа огсон гарч идэв гэрэл нүрээ нэг юм чүүчээ гэрэлтүүлж штэж. Одоо нэг мундаг сайхан мөнгө төлөөд аяллаа юм багтаад их сайхан явах нэ гэсэн чинь энэ өстө бүр хөгийн юм байна. Энэ одоо нэг эзэн бохир ацраа хайчлаа. Энд унт хор дэвсгэр жаалах энэ ис сул шороол байл. Хаан унтрах гэсэн шороон дээр унтрах энэ бүр дампуу. Тэгээ одоо хоол энэ хүн хар хийж өгөх юм баг гэсэн чинь өөрснөө хоол хийгээд. Энэ жоох мод аваач гар түлэх маягийн болоод тэгээ одоо мөнгө төлчихэд өөрснөө нэг жамхуурсан энэ хав харанхууд гэрлэгээ жаалах юм. Хоол хийгээ тэгээ энэ муухай одоо могоо зогоотой гүрүүл мөрүүлтэй шумуултай энэ муухай ялаатай газар одоо газар унтг нэ. Нэрэ дэндэж байна. Юу болох гэдэг юм ерөөс учрыг нь олохоо байлээ ч гэдэг. Уцх мэн уцх гэхээр одоо ягаач байдаг. Хотоосоо холтцсон. дахиад 2 хоног гадаа хоногд айлгаад байна. Үдэнхэн үргэлжтэй айлынханд одоо ингэж явдаг юм байл мөн юм чинь. Энд чинь нойл ус мус ерөөсөө юу ч алга амьдралаас бүр тасарцсан. Жинхэнэ нөгөө нэг аваргуудын аборигенуудын байдаг газар ирчлээ шүү дээ зүгээр. Ингэж болдгоо юм бах та. Нэг үл үргэлжтэй айлынх ингэж явдаг юм болов. Өстө очроо олгоо байлаа. Яаж хонно аа? Юм одоо автобусны манайс нар бүгд хоол хийж шít юм уу өсөглөөд юм дээр хийх гээд байгаа юу хийх гээд байгаа өстө бүүмэд энэ гадныхан ч өстө хаваасаг болсод үлдээ. Өстө очроо болох. Харж лээ. За хоёроо минь хотлоо нэг хутгаваад нэг сонгон мөнгөнд хийсэн болох бол хүн болго хөдлөөд биш шүү дээ. Ийм ингэж л явж байна да. Хоолн сайнараа таа хий. Энэ дампуугээд дампуу айл гэдэг чинь энэ юм бай тамны ханараа өөрөөрөө ингээ гэрлэр гарч идэнгэрээ тусгацсан өстой энэ бүтэхгүй өглөөд башаахан болоосон аа гэхдээ над чиг ингэж нэг хөглээд уулыг надад нэгч байхгүй бүгд яваа сувцсан ямар үрдэм биш зурдын чинь ямар хамаатай манай ангийн хүмүүс Лондоноос ирсэн лгэн Шинзланд лгэн Америк лгэн хүмүүс байж байна. Тэсэн зүйлийн янз бүрийн улсуудын манай дандаа үргэлжтэй хэллийг найзнаар орой болчихлоо. Манай Рори гэдэг жолооч, хогооч, зохион байгуулагч бүхнийг нэг хүн хийж юм аа. Харамсалтай тэмээний магтай хоол өгнө гинэ. Энэ нөхдүүдэд энэ харч ингэсийг хар хоолоо хийж ирсэн. Чүүэл гэж одоо хэлсэн шүү дээ. Тэгээд Монголын апогийнхаа харч ингэсийг хаавсан Австралийн түүх уруу гэдэг том хатган уулын дэргэд нэг болсон. Саний шүү дээ. Баргийн Монголоос ирээгүй хөө юм шиг. Бараг ирээгүй дээ. Энэ Монголын харкнаас амсууд энэ нөхөд хүний юм ногсгүй гэж боддог юм. Яа гэсэн бол өгөөд үгүй яах нь хараа юм.
Just from the bottle? This is one of the best of Yeah? going vodka, so please don't be afraid that you will have a headache tomorrow. Bravo, London. Bravo. Anyone? Yeah. Little bit. Yeah. Thank you. Thank you. Ярьч мод Лондон бас ирсэн хэрэг байна. Энэ нөө Япон хүү. Японоч ундаа. Sorry? Thank you. How old guys Ч одоо аяг маяг ч гэж байхгүй. Жорон маягаар шилээр нь явчихж байгаа юм шүү дээ. Нэг гой. Энэ нөхдүүд биш 20 хэд нөхдүүд ч одоо үлдээх болов гэсэн чинь ерөөсөө юу ч байхгүй бүгдийн тооцсон шүү. Энэ үнгүй юм энэ барууныхан чинь ерөөсөө тэгээд ингээд сайхан гөрж гэн. Гэхдээ энэ нөхдүүд бас сонио. Өөрснөө аягүй их пив авсан байж байгаа. Аягүй их нөгөө мөр ганц юм маань үлдээлгүй хусчлаа шүү дээ. Арайчтэй. Арайчтэй. Өө бүр аваа зүгрүүг хийчихлээ. За зүйл дуусаа. Үнээр тэгсэн л дээ. Тэгээ битэр юмыг бүгдийг нуучаад битэр юу ч үлдээхгүй байгаад өөрснөө баахан лааз пив гаргаж ирээд ууж байгаа. Тэгээ битэр наан гордоод харцсан битэр дөр юу ч байхгүй юм чинь. Хүний урманд ганц лааз пив өгөхгүй байгаа юм да. Хүний юмыг ууцсан энэ мөн хоёрт нэг лааз пив өгчих гэсэн чинь байхгүй. Тэгээд битэр хажууд нь шомботл суугаад хараад гал ширтэл ингээд ёстой нэг бас нэг хүн чанаргүй нөхдүүд чинь энэ барууны янз бүрийн юмнууд байд юм байл шүү. Юу болсон бэ бөөмүүд энэ харанхуй шин тэгээд нэг юм дэнгийн гэрэлц одоо тэгэл хүн болгонд нэг юм гэрчээл гутгаал хойлол шараал тэгэл ингээд хоол юм уу юу юм бөөмөд. Тэгээ баахан ялаа малаа хорхоотой хамт идчихэж байгаа юм чирсэн. Идэх аргагүй нь бол хорхоо. За ингээд анхудаага Австралийн тэгэхээр цөлд хоног төөрүүллээ. Сони юм байлээ. Дайжгүй юм. За ингээд Австрали төвд хийсэн анхны аял нэвтрүүлгийн маань 1-р хэсэг үгээр өндөрлөж байна. Австралиас салах болоогүй. Монголын үндэсний циркийг үндэслэгч Жанингийн